Эрхэм монголчуудаа улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодтголтой өнгөрсөн 30 жилийг цэглэхийг хүсч төлөвшсөн арчлын 2 дахь давлгаа болсон парламентын засаглалын шинэ 90 үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий улсын их хурлыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрх зүйн цогц реформыг дэмжсэн билээ. Нэг үгээр хэлбэл зөвхөн нутаг тойргийн биш, улс орны хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаг ажил хэрэгч төлөөллийг хүссэн судалгааны үр дүнгуудээс тодорхой харагдаж байна. Энэхүү өндөр хүлээлт хамт бас хариуцлагыг дагуулдаг жантай. Хэрв 126 төлөөлөл бүхий энэ парламент түүнээс бүрдсэн засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй өмнөх шиг эсвэл бүр өмнөхөөсөө таарав гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл арчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үйл мэд хуралцсныг та бид хамтдаа бүрэн ухамсарлах учиртай. Аливаа асуудлын шийдлийг олж амжилт бүтээхэд нөр их хөдөлмөр хичээл зүтгэл хэрэгтэй ч нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай байдгийг бид 2014 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээнээс билээхнээ харж бас суралцаж болно. Ийм л алдааг давтахгүй тулд бид хамтарсан засгийн газрыг байгуулж хурдтай хөгжлийн төлөөх зориг гэрээнд үндэслэн засгийн газар эхний төсвөө улсын их хурлд инхүү өргөн барьж байна. 2025 оны төсөв бол Монгол улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд эх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох талаасаа түүхэн ач холбогдолтой төсөв гэж үзэж болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ улсын төсөв бол Монгол хэмээх айлын зөвхөн орлого зарлагын төсөөлөл төдийгүй улс орны эдийн засгийн багтаамж, дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогыг чиглүүлэн сэтэлжүүлэх суурь байдаг онцлогтой. Аль ч улс орны эдийн засгийн хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр л хэмждэг. Бид ч олон улсын энэ жишгээр хөгжлийн суурь үзүүлэлтээ одоо ч цааш хэмжих нь ойлгомжтой. Монгол улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4,000 орчим ам долларт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацсны эцэст бомбын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялагын салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдснээр 2023 онд 6,000 ам доллар давсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 79.2 их найт төгрөгт хүрч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,800 орчим ам долларт хүрэхээр төсөөлөгдөж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 орчим хувьтай байхаар байна. Харин манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 5.1 орчим хувийн өсөлттэй байхаар олон улсын байгууллагууд төсөөлж байна. Мэдээж өдрөөс өдөрт дэлхий улам хуваагдмал болж байна. Мөн хурдтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын геополитикийн нөхцөл байдал эдийн засагт том хэмжээний эрсдлийг дагуулах нь тодорхой. Монгол улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн банк 4.8 орчим хувь, олон улсын валютын сан 4.1% гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл бие тогтвортой түвшинд хүрч өнөөдөр бас зээлжих зэрэглэлийн нэг дүн дахиж зарлагдах гэж байгаа юм байна. S&P үдээс хойш тодорхойлох бах. Мөн зээлжих зэрэглэл өсөж байгаа. Энэ агуулгуудаар нэг хүнд ноогдох үндэсний орлогоор Дэлхийн банкны ангиллаас дунджаар дээгүүр ангиллаж шилжүүлсэнтэй холбогдож, мөн хамтарсан засгийн газар байгуулагдсантай холбогдуулж, томоохон төслүүдийг хөтлөхөөр зарлагдсантай уялдуулан төсөөлөл 5-6% болгон магадгүй түүнээс дээш байхаар төсөөлөл шинжилж байна. Мөн энэхүү төсвийн хилцүүлгийг олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглан харж байна. Мэдээж бид эрсдлийг тооцох учиртай. Эрхэм гишүүдийн чуулганд хэлсэн өчигдрийн үгүүдийг ч би бүтэн сонссон. Гэхдээ бид хамтарсан засгийн газрыг байгуулсан шалтгаан нь зориг гарган хөгжлийг урагшлуулах зорилгыг тавьсан. Хэрвээ бид энэ эрсдэлтэй гэдэг агуулгаар бүх зүйлийг хойш нь тавиад байвал байгаа байрандаа л байсаар байх болно гэсэн үг.
Тийм ч учраас засгийн газар хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүн 95 их 80 төгрөгт хүрнэ гэж өөдрөгөөр төсөөлөв. Хэрв 2026 онд багтаж энэхүү 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их 80 төгрөгт хүрч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 $д хүрэх бодит боломж байна гэж засгийн газар үзэж байна. Яагаад бид нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 $, түүнээс цааш гэж олон жил ярив. Энэ түвшинд Монгол улс хизээч хүрч үзээгүй. Гэвч хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байдгийг судлаач тогтоосон байдаг. Хэрвээ дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 $, болон түүнээс дээш басан тохиолдолд зээлжих зэрэглэл өнөөдөр байгаагаас 1-2 түвшин дээшилж зээлийн хүү 30% буурах боломжтой болно. Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас 3 дахин өсөж дэд бүтцийн асуудал бүтэн шийдвэрлэгдэнэ. Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдснээр эдийн засаг төрөлжих суурь тавигдана. Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтэнгүүд тус улсад ажиллаж эхэлнэ. Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийн орлого нэмэгдснээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдснээр засаглалын бүтээмж сайжирдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, хүн амын дундаж наслалт нэмэгддэг зэрэг эерэг үзүүлэлтүүд гардаг. Дэлхийд дээр хөгжлийн өөр ид шид жор огт байхгүй. Гагцхүү бид тууштай алхамаар эдийн засгаа тэлж нэг хүнд ноог дотоодын нийт бүтээгдэхүүнээ аль болох ойрын хугацаанд 10,000 $, түүнээс дээш гарах учиртай. Хэдийгээр бид нар шүүмжлэл ярьж байгаа ч сүүлийн 3 жилийн дотор нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг жил бүр $1,000 өсгөж чадсан. Хүн төрөлхтний амьдралын хэв маяг асар хурдцтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн энэ үед монголчууд бид хөгжлийг хөөж биш харин угтаж төрүүлэхтэй л уялдуулан аливаа асуудлыг бид нар хурдтай бас зоригтой шийдвэрлэх ёстой. Өнгөрсөнтэйгөө зурлах бус илүү алсыг харж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж хурдтай хөгжих зоригтой шийдлүүдийг хамтдаа гаргах нь зүйтэй. Монгол улс хурдтай хөгжлийн төлөө эдийн засгийн 14 мега төслийг дараах ирэмбээр 2025 онд улсын их хурл танилцуулж ил тод хамтдаа хэлцэн шийдвэрлэхээр бэлтгэл ажиллаа хангаж байна. Яагаад 14 мега төсөл гэж онцолж байгаагүй л гагцгүй 14 мега төсөл дотоодын нийт бүтээгдэхүүнийг тэлж тэр тэлсэн санхүүжилтээр бид нар бусад асуудлаа шийдэх учраас үүнийг ярьж байгаа юм. 14 мега төслийн 1-р хилцээрийн шатанд 18 жилийн хугацаанд гацсан гашуун сухад ганц мод хилийн хил дамсан холболтын ажлыг дуусгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ хил холболтыг дуусгаж чадсанаар бид нар экспортын хүчин чадлыг 2 дахин нэмж нүүрс тээврийг 20 сая тонн, за мөн одоо ханг мандал шивээ хүрэн помптой уялдуулж 40 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой. Энэ тохиолдолд жил бүхэн бид нар 1.5 тэрбум доллар ханг шивээ хүрэн оролцуулж чадвал дахин 1 тэрбум долларын орлогыг олох боломжтой. Орлого өсөх болгонд төсөв тэлдэг нь дэлхийн жишг. Тийм учраас бид нар экспорт дээр л бүгдийг зориулах учиртай. Хоёрдугаарт Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг бид 2025 оны төсвийн жил багтаж зайлшгүй эхлүүлэх шаардлагатай. Мэдээж энэ асуудал дээр олон асуудлууд байгаа. Орон нутгийн улс төржилт зэрэг олон асуудал, за мөн байгаль хамгаалал зэрэг олон асуудлын зарим нэг асуудлыг улсын их хурлын дэмжлэгтэйгээр засгийн газар шийдвэрлэнэ. Энэ станцыг бидний хувьд шийдэж чадвал 2027 оноос эхлэн баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжтой юм. 26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол Францын хамтарсан ураны төслийг мөн 3 дугаарт ирэмблэн бид нар улсын их хурлд оруулж ирэх болно. Энэ төслийг хөдөлгөж чадвал оюутлогоос хойш 3 дахь хөрш оронтой Монгол улсын засгийн газар хилцэл хийж буй хөрөнгө оруулалтын 2 дахь гэрээ болно. Мэдээж оюутлогын гэрээн дээр гарсан 34% байх эсэх болон байгаль хамгаалалттай холбоотой зарим асуудлууд байгаа. Гэхдээ бид ил тод энэ асуудлыг хилцэн шийдвэрлэх нь хөрөнгө оруулагчдад эерэг ойлголтыг өгсөн томоохон одоо алхам бас болж чадна. Засгийн газраас дараа нь уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт мөн говийн бүс нутагтай холбогдуулан орхон анги хэрлэн тонн ус дамжуулах хоолойн
аль нэг болон бусад техник эдийн засгийн үндслэлийг төлөвлөж говийн бүсэд хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн, усны хэрэгцээг гадаргын усаар хангах нөхцөл бүрдүүлж, улаан нуурыг сэргээх, нуур орчмын экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах зэрэг ач холбогдолтой говийн бүс нутгийг усжуулах төслийг эренбэлж байгаа. Говийн бүс нутгийг усжуулах төслийг хэрхэн санхүүжүүлэх, эрдэс баялаг болон бусад боломжтой хэрхэн уялдуулах талаар мөн их хурал дээр бид нар нээлттэй ярилцуулна. 2013 оноос эхлэн хилцээрийн шатанд 10 гаруй жил гатсан 5 405 мегаваттын дулааны станцын төслийг мөн бид нар их хуралтай хамтарч зарим эрх зүйн орчныг өөрчлөн хийх шаардлагатай байгаа. Оюутлогын хилцээр, за мөн 5 орд газрууд бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цэглэхэн эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах боломжтой энэ төсөл хэрэгжснээр говийн бүс нутаг болон бидний хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл дээр ихээхэн түлхэц болох боломжтой гэж үзнэ. Монгол орны хаанаас ч интернеттэй холбогдох мэдээллийн технологиг үйлчилгээ авах боломжтой үндэсний хиймэл дагуулын төслийг зөөлөн дэд бүтэц болон цахим технологийн шинжилтийн хүрээнд бид нар явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мэдээж энэ дээр мэрэгжлийн болсон хүчнүүдтэй ярилцах, их хурал дээр ярилцах олон асуудлууд байгаа. Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн багц төслүүд 3-4 төсөл байгаа, та бүхэн мэдж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний багц төслүүд мөн 3-4 төсөл байгаа. Мөн нийслэлийн дэд бүтцийн багц төслүүдийг улсын их хурал танилцуулж та бид хамтын шийдэл гаргах болно. Эхлээд хот, эсвэл хөдөө, эсвэл хот хөгжиж байж төвжир шийдэгдэнэ гэж бид нар бодож болохгүй. Бид аливаа асуудлыг хамттан цаг алдалгүй шийдэх учиртай. Ягаад гэвэл бид төвжирлд маш хэмжээний цагийг алдаж байна. Дахин хэлэхэд эдгээр 14 төслийн 5-аас доош хэрэгжиж эхэлснээр 2024 оны төсвийн жилийн төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй байх болно. Уул уурхайн ашигт малтналын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг 2025 оны төсөвт мөн суулгалаа. Хөрөнгө оруулагчид хувийн хвшил, бизнесийн орчныг дэмжих байдлаар үндэсний бүтээн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор засгийн газраас хөрөнгө оруулалт, бизнесийн орчин худалдан авах ажиллагааны тухай, татвар төсвийн зарлагын шинжилэл, үндэсний баялагын сан, төрийн өмчт компани засаглал, үндэсний орон сууцчлалтын тогтолцоо, хуримтлалын сан, бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт ба дагуул хотын засаглал, эрчим хүчний салбарын шинжилэл, ногоон эдийн засаг ба ногоон шилжилт, их хөгжил хиймэл оюуханд суурилсан цахим шилжилт, төрийн албаны эрх зүйн шинжилэл, үндэсний сөрөн төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэх эрсдлийн удирдлага, уул уурхайн тусгай зөвшөөрлийн олголт, ашиглалт, эдийн засгийн үр ашигыг дээшлүүлэх зэрэг 14 багц эрх зүйн реформыг 25 оны төсвийн жилд багтаан боловсруулж улсын их хурлд өргөн барихаар төлөвлөж байна. Эдгээр эрх зүйн суур реформыг хэрэгжүүлэх хүрээнд улсын их хурлын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан ажиллаж байгаад улсын их хурлын дарга Даштрын амар уялсгалан болон ажлын хэсгийн эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Засгийн газар энэхүү эрх зүйн цогц реформ дээр бүх талаар дэмжиж гар нийлж хамтран ажиллахаа мөн илэрхийлье. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ та бид хамтдаа энэ бүрэн эрхийн хүрээнд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд 2025 оны төсвийг эдийн засгийн суур бүтцийг тэлэх дэд бүтцэд зарцуулах шаардлагатай. Төсвийг жил бүхэн тэгштгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган хамтдаа салцгаая. Энэ агуулгаар Монгол улс өмнө нь төсвийн жилд дунджаар 450-аас 500 орчим шинэ төслүүдийг эхлүүлдэг байсан. Мөн 600-аас 800 орчим шилжих төслийг санхүүжүүлдэг байсан. Тийм бол 2025 оны төсвийн төсөлд ердөө 38 дэд бүтцийн шинэ төслийг санхүүжүүлэхээр тусгалаа. Энэ бол та бүхний өчигдрийн ярьсан зардлын реформ юм. Монгол улс мянганы замын их бүтээн байгуулалтын хүрээнд 7000 гаруй километр автозамыг тавихад 21 жилийг зарцуулсан. Тийм бол бүсчилсэн хөгжлийн суурийг тавихад чиглэсэн аймгийн төвүүдийг хооронд нь хилийн помптуудтай эдийн засгийн ач холбогдлыг дараалалаар нь холбох замыг бий болгохын тулд бид эх 4 жилийн хугацаанд 4400 км орчим автозамыг шинээр барьж эх оны төсөвт 2100 орчим километр автозамын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Төрөлцсөн болон дэд бүсүүдийг дэмжих хүрээнд энэ дэд бүтцийн асуудлуудыг шийдэхгүйгээр бид нар эдийн засгаа тэлж чадахгүй. Мөн төрөлцсөн болон дэд бүсүүдийг дэмжих хүрээнд 1650 мегаватт шинэ эрчим хүчний их үүсвэрийг бий болгох, мөн цэвэр эрчим хүчний шилжилт хийх зардлыг 2025 оны төсөвт
тусгалаа. Мөн тодтголоор энэ зардлыг шийдвэрлэж өгсөнд их хурлын гишүүдэд талархал илэрхийлье. Мөн нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлж чадаагүйгаас барилгын чанарын асуудал гарч шилжих нэртэй олон төслүүд сунжирсан үнэн. Тийм ч учраас өнгөрсөн хугацааны бүх эхэлсэн төслүүдийг буюу 602 төслийг бүрэн дуусгах санхүүгийн их усврыг шийдвэрлэх нь хамгийн оновчтой гэж үзлээ. Ингэснээр улсын хэмжээнд 90 сургууль, 62 цэцэрлэг, 31 эмнэлэг, 22 дотор байр, соёл спортын байгууламж 60, гэр бүл нийгмийн хамгааллын 18 байгууламж бүрэн ашиглалтанд орох болно. Ингэснээр сургуулийн хүчин чадал 40,610 судлаар, цэцэрлэгийн хүчин чадал 9,540 ороор тус нэмэгдэнэ. Нийгмийн суурь үйлчилгээг иргэд нийгмийн бүлгүүд рүү чиглүүлж чанартай хүртээмжтэй хүрэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатаа авч эх оны 1-р сараас эхлэн өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалинг инфляцтай уялдуулж 6% нэмэгдүүлэхээр тусглаа. Орон сууцчлалт бол иргэдийн амьдралын баталгааны хамгийн чухал хэсэг бөгөөд нийгмийн тэр дундаа залуучуудын төрийн албан хаагчдын судалгаагаар ихэнд гарч байгаа нэг номерын асуудал бол орон сууцчлалт юм. Тийм ч учраас засгийн газраас үндэсний орон сууцчлалтын реформыг үндэсний баялагын сангийн хуримтлалын сантай уялдуулан шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр бид нар жил бүхэн нэг их найт төгрөгийн санхүүжилтийг орон сууцны ипотекийн хөнгөлөлтөд зээлийн санхүүжилтанд зарцуулж эх жил 13,000 орчим иргэнийг хамруулах боломжтой болно. Үндэсний орон сууцчлалтын энэхүү ажлын эсхийг ерөнхий сайд өөрөө ахлан их хурлын гишүүд та бүхэнтэй мөн орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлье. Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 1992-оос 2021 оны хооронд 11.5 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Энэ бол хүн амын тал орчим хувь нь амьдран суудаг нийслэл Улаанбаатар хотод хэтэрхий хангалтгүй хөрөнгө оруулалт юм. Тийм ч учраас бид 2028 он хүртэл хамгийн багадаа түүнээс 3 дахин их хэмжээний буюу 30-аас дээш хэмжээний их найдын хөрөнгө оруулалтыг нийслэл Улаанбаатар хотод оруулж байж бид бүгжил болон босод асуудлыг шийдвэрлэнэ. Тийм ч учраас засгийн газраас нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг энэ төсвийн жилд багтаан улсын их хурлд өргөн барих болно. Нийслэлийг өшгийн үндэтэй холбосон түнэл, нийслэлийн төвийг түнэлтэй холбосон гүүр, туул хурдны зам, тэрэлжийн замын бүтээн байгуулалт, толгойтоос амгалан өртөө хүртэлх 17.7 км метроны шугам зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг 2025 оны төсвийн жилд хамтдаа зориг гарган эхлүүлцгээе. Эдгээр хөрөнгө оруулалтыг бүтэн шийдвэрлэж чадвал олон жил үжигэрсэн нийслэлийн төгжрлийн асуудлыг бид бүрэн шийдвэрлэж чадна гэсэн үг юм а. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Засгийн газраас боловсруулсан Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэгдсэн төсвийн үзүүлэлтийг дараах байдлаар төсөөллөө. 2024 оны төсвийн нийт их усвар 35.8 их найт төгрөг, урсгал зардал 24.5 их найт төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 4.3 их найт төгрөг, тогтворжуулалтын сан 608.9 тэрбум төгрөг, үндэсний баялагын сан 2.4 их найт төгрөг байхаар тооцов. 2024-25 оны төсвийг энэхүү төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт 7-аас 8% болж экспортын орлого 19 тэрбум ам долларт хүрч гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам доллар болон нэмэгдэж өрхийн бодит орлого дунджаар 15% өсч бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Мөн 35,000 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцлоо. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн төслийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. За баярлалаа. За